Адаг шороо ширхэг чулууны чин төлөө хичнээн олон эрс амиа зул болгож өргөснийг сан их хорм. Алтан соён биний чин ихэр загасыг амгалан байлгах гэж хичнээн жаавын үрс асгарсан цус урссан хөлсөөрөн чамаг өмөрснийг сан эрэгт төрөм. Эжи бүхэн цацлаан төрийн сүлдэн дэн өргөж, эцэг бүхэн сэржимээ төрийн сүлдэн дэн дээжилж, буруудаж зөвдхийн айландаж хоёргүй сэтгэлээр бурханаас ч илүү дээдэлж ирснийг сан. Төгөлдөр ирхэн бүхний дээд нь химэн итгэж, төрийн сүлдөрийн шөө гэж уулгаалддгийг сан. Буудаг цаазтай төмөр зарилгийг чин сонссон буруугүй хичнээн зүрх чамд гомдоогүй гэсэн. Хаан богд Чингисийн халуун цусаараа гэрээсэлсэн хамаг Монгол төмний халуун амиараа өмөрсөн морин сүлдтэй морин нүүдэлтэй Монголын төр чамд хэлэх үгүй. Гэм хийсэн буруутанг гисгэж шийтгэхдээ чи аав шиг төрвэ. Гиндэж яваа үрсийн ихэ гмийн нууцлагтай чи ээж шиг төрвэ. Буруутай л бол буруугаан хүлээж игдэг хүү шиг төрвэ. Бусдын төлөө бүхнээ зориулсан бурханлаг төрвэ. Төр чамайг мэргэн байх аваас, төгөлдөр бас тунгалаг байх аваас, арслантай тамганы чин дардас хатаваас цусаараа дэвтэх хэдэж билээ. Алтан соён бичин хазааваас ясаараа нэвж тулхад чи бэлэн. Ард түмэн чин хүлээж бай. Агуу бас тэнгэрлэг бай. Харцаа буруулсан ч сэтгэлэн буруулдаггүй амраг шиг төрвэ. Хамаг Монгол түмнэл гисэн төр шиг төрвэ. Утгын чандад ухаан тэлмүй, ухаарлын адагт үнэнд хүрмүй. Яруу найрын уран зохиол та бидний ухамсарын гэгээ.